Өнөөдрийн хичээлийн сэдэв сонин нийтлэг найруулгын эхийн салаалах хувиргал. Хичээлийн зорилго маань уран зохиол хийхэд салаалах хувиргал хийж утгыг дэлгэрүүлэх, тайлбарлах. За хилэн дараах дөрвөн хувиргал хийх арга байдаг тийм ээ. Хураах, дэлгэрүүлэх, тонгоргох, салаалах. За үүнээс салаалах хувиргал гэж юу вэ гэдгийг бид нэр хэлээр болон урт хичээлээр үзсэн байгаа. Тэгвэл эхийн бичлэгийн хэлбэрийг өөрчлөөд найруулад нэг утгаснаа өөрөөр хэлбэрээр илэрхийлэхийг салаалах хувиргал гэдэг гэсэн. За салаалах хувиргал тэгвэл одоо дөрвөн янзаар салаалуулж болдог бахны дөрвөн арга байдаг гэсэн. Нэгт нь эхийн хэмээгийг хувиргадаг, хоёрт нь эхийн хэмээгийг хадгалж агуулгыг өөрчилдөг, гуравт нь үг сонголтыг өөрчилдөг. Дөрөвт нь албан ярианы одоо албан бус энгийн ярианы найруулгаар өөрчилж болох нэ. Сонин нийтлэлийн их байна. За үүнийг бүгдээр хамтдаа уншийе. 2003 оны 5 дугаар сард Улаанбаатар хотын засаг захиргааны эрх мэдэл бүхий дарга нарыг оролцуулан хаяг реклам бол хотын соёл мөн гэсэн ол практикийн баг хуралцахын байгуулсан. Ил хурал шинжилгээ ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгээс нийслэлийн 3 дугаар хурлын урсгал 2 замын ард албан байгууллага за компанийн зар сурталчилгаа дэлгүүр үйлчлэгийн төвийн хаяг чимэглэлийн үе тоолж тооцоол бүгд 3600 гаруй бүртгэгдсэн. За 3100 болохоор гадаад хэлний үг байна гэдгийг эдгээр хүрээлэн онцол тэмдэглэсэн. Энэ бол анхаарахгүй одоо орхиж үйл болох баримт өгөөд их хэлний дархлаа аюулгүй байдалд харант хэлсэн. Түгшүүр мөн гэсэн. За үүнийг хэрхэн яаж хувиргасан юм бэ? За энэ тодруулсан үнүүд нь бол хувиргасан байна тийм ээ хүүхдүүд. Тэгвэл яаж болох вэ? Улаанбаатар хот гэдгийг бид нар нийслэл хотын гэсэн байна. За албан тушаалтнуудыг шин дарга нарын их тийм ээ гэсэн энэ дээр албан тушаалтнуудыг гараад ирчих. За ингээд хоёр замын ард урд гэдэг юм зөв өмнө хойно байгаа гэдэг. За ингээд тусгайлан онцчээ болохгүй байгаа асуудал мөн төгшүүрүүдийг асуудал мөн гэх мэтээр энд маань дээрх хоёрыг харьцуулаад харах юм бол үг сонголтыг өөрчлөг зовдохтой үгээр өөрчлөөд салаалan ургасан байна гэсэн. Гараачихсан Монгол гайхамшиг буюу Монгол хүний оюун ухааны чадвараар идэвхсэн морин хур хөгжмийг 2007 онд олон улсын соёл шинжилгээ ухаан боловсролын байгууллага ЮНЕСКО-гоос дэлхийн хүндрэлтний аман буюу утга соёлын шилдэг өвөр зарлан тоглож баримт бичиг гарлаа. За үүнийг одоо хэрхэн яаж өөрчилсөн бэ гэхээр дээрх хоёрыг харьцуулаад харах юм бол хэм маягийг хадгалаад агуулгыг нь өөрчлөх маягаар сонин нийтлэлийн ихийг салаалах хувиргалд юуг анхаарах юм бэ гэдэг эндээс таад маань шаад за багшийнхаа энэ видео хичээлийг үзээд хичээлээ үзсний дараа сорилыг ажиллана. За энэ сорилоор олж авсан мэдлэгээ ашиглаад ихийг дэлгэрүүлэх хувиргалыг хийж гүйцэтгээд гинэ хүүхдүүдээ. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа.